Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр хайруулын тавганд маш гоё амттай солонгон торт хийсэн байгаа. Ингээд эхэлцгээе. Эхлээд кексийг хийх байгаа. Кексэнд маань 4 ширхэг өндөг, 120 мл ургамлын дас, 240 г гурал, 200 г сахар, 2 цайны халбаг нунтаг хөлөгч буюу бейкинг паудер, 2 удаа ванилийн сахар, 240 мл сүр орно. Бүх орцжороо доор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд өндгөө хаглаад нэг цавнд хийчин дээрээс нь сахараа, ванилийн сахараа хийгээд цагаартал нь миксердэн. Ийм болсон байна. Одоо дээрээс нь досоо хийгээд баг зэрэг хутгаж өгнө. Дараа нь гурилаа нунтаг хөлгөгчөө шигшигчээр шигшээд үргэлжлүүлэн зөөлөн хутгаж холино. Ингэхдээ дээрээс нь сүүгээ баг багаар хийж хутгах нь сүү маань тасалгааны температурт юм уу баг зэрэг бүлээн байх ёстой. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо 6 тэнцвэр хэсэг хуваагаад хүнсний будгаар өнгө оруулна. Заавал 6 төрлийн өнгө авахгүйгээр 2 өнгөө нийлүүлээд өөр өнгө гаргаж ус болно. Өнгө оруулсны дараа зурмаг маань ингэж харагдана. Одоо урдчилж халаасан хайруулын тавгаа таслоо. Дээрээс нь зурмгаа хийгээд плетийнхаа баг хэмдээр 7-оос 10 минут болгоно. Би нэгээс өсвөртөл халдаг плетигний 2 дээр нь болгосон байгаа. Ингээд 8 минутын дараа ийм болсон байна. Хуруугаараа дараад үзэхээр хөвсгөр зөөлөн болсон мэдэгдэнэ. Эргүүлээд харахаар ийм болсон байна. Ийм бор болсон шатсан биш, улаан будагтай болохоор ингэж харагдаж байгаа. Нөгөө талаар нь болгох шаардлагагүй. Би зүгээр харуулах гээд эргүүлсэн байгаа. Одоо гаргаад хөргөө тавьчихна. Ингээд хайруулын тавгаа арчаад ахин дослоо зурмгаа хийгээд болгоно. Яг ийм дараалалаар үлдэгдэл бүх кексээ болгох байгаа. Ингээд бүх кекснүүд маань ийм болсон байна. Одоо крэмэ хийцгээе. Кремд маань 250 г цагаан шоколад, биеийн шоколад хэрэглэсэн байгаа. 800 г маскарпоне бислэг, биеийн бислэг хэрэглэсэн байгаа. Одоо шоколадаа гал дээр ингэж хайлуулна. Шоколад маань хайлаад ийм болсон байна. Ингээд бислэгэн дээрээ хайлуулсан шоколадаа хийгээд сайн хутгаж хольж өгнө. Ингээд крем маань ийм болсон байна. Одоо кекснийхээ ирмэгийг тэгшлээ зүснэ. Би ойролцоогоор 17 см-тэй бялууны хэв хэрэглэсэн байгаа. Дээр нь тавг тавиад зүсэж бас болно. Кекс маань хоёр талаасаа ингэж харагдана. Яг энэ дараалалаар бүх кекснүүдийн ирмэгийг зүсэж өгөх байгаа. Одоо кексэндээ крэмэ дүрхээ тортоо хийцгээе. Ингэхдээ крэмэ баг багаар дүрхээ жигэд өрж өгнө. Одоо үлдэгдэл бүх кремээрээ гадуур нь жигэд бүрж өгнө. Ингээд торт маань бэлэн боллоо. Дотор талаасаа ингэж харагдана. Хайруулын тавганд хийсэн маш гоё амттай солонгон тортоо заавал хийж үзээрэй. Мөн асуух асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.